Гэхдээ энэ талын мэдээллийг бас хэн дураараа ингэж ярих, хэлэх нь цаана хүүхдийн амь нас, наан ээжийн нэр хүнд, аав ээжийн амь амьдрал ингэ яригдчихэж байгаа болов уу гэж би жоохон эмзэглэдэг. Ямар нэгэн байдлаар ингээд өвчнийг нь аваад тийм ээ эдгээч болохоор байгаа. Эн чинь имгэг тархины хаана бид нар мэдэхгүй тий. Анги гэдэг чинь нэг гэр бүл юм аа. Та нар нөгөө ээж хүн энэ хүүхдэд сайн, энэ хүүхдэд муу гэж ялгадгүй шиг энэ ангид орж ирсэн хүүхдүүд ч гэсэн миний хүүхдүүдээ би тэгээс энэ сайн муу гэж ялахгүй. За сайн байцгаана өрхөм сонсогчдоо, үзэгчдээ Хөгтөнгөр подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр миний нэвтрүүлгийн зочноор Цэрэн Долгор маань дахин хүрэлцэн ирсэн. За Цэрэн Долгор маань Цонгон дайрхан дүүргийн 105 дахь сургуулийн багш, Бяцхан Жалхуу төрийн бас байгууллагын тэргүүн, за аутизмтай хүүгийн ээж байгаа тий. За урилгын минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За хоёр дахь зочин маань Баццэг Цонгон дайрхан дүүргийн тэгш хамруулах боловсролын сургагч багш. Бас мөн 105 дахь сургуульд ажилладаг тий. За Баццэгтэй өнөөдөр хамтдаа танилцсан. Ингээд өнөөдөр урилгын минь хүлээж авсан хоёр зочиндоо дахин баярлалаа. За бид өнгөрсөн сарын баг ихээр эхэлсэн тий. 4 сарын 2-нд. 4 сарын 2-нд эхэлсэн. Ер нь бол аутизмын ойлголт ба бодит амьдрал гэсэн ийм сэдв агуулгад дотор ярилцсан. Батбол багш маань бидэнтэй хамт ярилцсан. Өнөөдөр ингээд Баццэг багшаа бас нэмэлт зочноор урьсан. Ер нь бол аутизмын ойлголт амьдрал дээр маань хэрхэн бидэнд одоо наалтстай байдаг юм ээ гэсэн талаар чөлөөтэй ярилцъя гэж бодсон. Ингээд за Баццэг багш манаас өөрийгөө зон дэлгэнгүй танилцуулах уу. За намайг Гамболтын Баццэг гэдэг 105 дугаар сургуулийн бага ангийн багшаар ажилладаг. Тэгээд одоогоос 3 жилийн өмнө тэгш хамруулах боловсролын соёл бодлого үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх төслийн хүрээнд Цонгон дайрхан дүүргийн сургагч багшаар бэлтгэгдээд тэгээд сургалтаа явуулаад 3 дахь жилийнхаа нөрийг үзэж байна. Тэгээд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг бусдад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгээ явж байгаа одоо хүртэл. За баярлалаа. За зэгийн маань бас дэлгэрэнгүй өөрийгөө танилцуулъя. За намайг Цэрэн Долгор гэдэг. Би Цонгон дайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн багшаар ажилладаг. Миний хүүг Ананд гэдэг аутизмтэй хүү байгаа. За бид яагаад өнөөдөр энэ талаар ярилцах болсон бол одоо би түрүү ярианд дундаа дурдлаа. Энэ сар маань аутизм эмгийг дэлхийд таниулах юм өдөр онцлогтой. Тэгээд өмнөх нэвтрүүлэг дээр би дурдж байсан те. Дэлхийн нийтэд жишээлбэл энэ өдрийг таниулж олон нийтийн анхаарлыг татахтаа томоохон байгууллага объектууд цэнхэр гэрлээ хасаад юм байна. Тэг өнөөдөр манай студиуч бас цэнхэр гэрлүүд төр харагдж байгааз миний аав гэдэг. Тийм байна. Тэгээ зэгэд өмнө ярилцаад бас цэнхэр өнгийн ховц өмсч ирья гэд ярилцсан. Батбол багш бидгээд ороо. Цэнхэр өнгийн ховц өмсч бас яалгарч үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сургалт үйлчилгээ те энэ төрлийн хүмүүсийн ийм ойлголтыг нийгэмд өгдөг юм байна. Тэгээ та хоёр маань бас өнгө ойролцоо ховц өмсч ирсэн байна гэхэд бас баярлалаа. За ийм маягаар бас хэдүүлээ нийгэм дуу хоолойгоо хүргэх юм байна. Болвол ирэх жил магадгүй цэнхэр футбол өмсөд, цэнхэр малгай өмсөд, цэнхэр тухтай гарцан дээр зогсож байгаа бид нар хүмүүсийн анхаарлыг татаж энэ дуу хоолой өрх мессежийг ингэж хүргэх боломжтой юм байна шүү дээ гэж өмнөх дугаар дээр ярилцж ирсэн. За таны хувьд тэгш хамралт гэж ер нь одоо сургуульд бид нар одоо жишээлбэл аутизм, даун гэл одоо олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй тэр ингээд янз бүрийн нэршлэр хүүхдүүд нэрлэгдээд бүрэн нэг сургалтанд хамрагдаж чаддгүй ш төдийлөн энгийн сургуульд. Тэгээ энэ тал дээр та бас ачаалал өгөөд өөрийнхөө ойлголт мэдлэг мэдээллийг өгвөл ямар бодолтой явдаг вэ? Тийм. Энэ сүүлийн жилүүдэд энэ тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүдийг энгийн сургууль суралцах болсноороо ямар давуу талуудтай байгаа юм те. За энэ мэдээллийг бусдад түгээн эцэг эхчүүдэд түгээн дэлгэрүүлэх, багш нартаа түгээн дэлгэрүүлэх нийгэмд бас нэг тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн талаар эерэг сэтгэл төрүүлэх тийм боломжуудыг бас бусдад нээж өгөх зорилгоор сургалтуудыг явуулж байгаа. Энэ бол Монгол улсын хэмжээнд үл айгүй шин зүйл واخхой юу? Тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчид болохоор хүүхдүүд болохоор тусгай сургууль сурдаг гэсэн ойлголт саяхны хүртэл явсан. Энийг өөрчлөх гээд энгийн сургууль сурдаг хууль тогтоомжинд гараад ирэнгүүт энгийн сургууль сурдаг болсноороо ямар давуу талуудыг энэ хүүхдүүд олгож болж байгаа юм бэ те. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гэдэг чинь бидний нэг юм гэдэг ойлголтыг бусдад бас ойлгуулах зорилготой. Нэг үе чинь одоо бидний хүүхэд байх үеэр бодоход чинь
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдгээд нэг жоохон оюуны бэрхшээлтэй хүүхдийг харуул өөр гаргаас ирсэн юм шиг айж чиж зүгтаадаг, чулуунуулагддаг энэ төр үеуд их байлаа шүү дээ, тий. За харвай бүрийн үеуд, харанхуй бүрэнхийн үеуд байсан байхгүй юу. Тэгэхэд одоо энийг бид нар энгийн сургуульд энэ хүүхдүүд явснараа энэ бол бидний нэг юм бас сурч боловсрох хэрэгтэй юм байна. Бидний нэгэн адил хөгжих ёстой юм байна гэдгийг бусдад хүүхдүүд ч мэдэж авч яана, эцэгчүүд мэдэж авна. Сургуулийн орчинд эднийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг арга замыг багш нар өөрсдөө хайж эрэлхийлж бие биенээсээ суралцаж, хүүхдээсээ суралцаж, хүүхдээ сургах үйл явцуудыг одоо хийж эхэлснээрээ олон давуу талууд гарч ирж байна гэж үзэж байгаа. За баяртай байна. Зэгэтгээ өмнө нөгөө бид өмнөх дугаар дээр ярилцж хат багш нар маань төдийлөн ойлголт багтай нөгөө оюутан цагтаа сурж байгаа ш багшаар бэлтгэж явах хугацааны талын мэдээлэл бага байсан. Сүүлийн үед бас харьцангуй гайгүй болж байгаа байлаа бас. Тэгэхдээ дутмаглалдаа тий энэ нөгөө нэг бас сайжиртлын нийлээ удна. Нэгтээ бас энэ талаар одоо арай эрэг хандлага гарч байгаасаа бац өгч маань хэлж байгаа бас таатай байна. Мэдээж одоо зэгийн мэдсэндээ багшаар ажиллаад удаагүй байгаа. Тэгээд зэгийн үеэрч нь хоёулаа өөрөө юм бурхны бэлэгтэй хүмүүстэй бас ер нь бол эцэгчүүдийн сэтгэл имзэлж явдаг. Зэгийн үед ер нь бас 105 дугаар сургуулийн онцлог юу юм яаж тэр талын мэдээлэл авчиж хүүгээ өгсөн юм бэ нэрэ? За би болохоор нэг яг хүүгээ яг онш авснаас хойш яг эргэлхийлж эхэлсэн л дээ бусад ээж авч майдал гэдэг шүү дээ тий. Одоо яг яах ёстой вэ гэдэг дээр би одоо хүүхдтэйгээ яаж ажиллах ёстой вэ, яаж сайжруулах ёстой вэ гэдэг дээр эргэлхийлж гисэн. Тэгээд өөр төрөмс байгуулаад одоо яам тамгаар ингээд явж явах хугацаанд Сонгой архын дүүргийн 105 дугаар сургууль нь одоо тэг шамрагталт одоо Азийн хөгжлийн сангаас ингээд тэг шамрагталтаараа ерөнхийдөө айгүй сайн сургууль болохыг олж мэдээд анги танхим хүүхдтэй одоо тусгай хэрэгцээ хүүхдэд зориулсан тусгаарсан анги танхимтай гэдгийг нь олж мэдээд тэгээд би одоо манай гэр чинь 10 дугаар оролцсон шүү дээ. 10 дугаар оролцлоос одоо 2 жилийн хугацаанд Сонгой архын дүүргийн 112 дугаар буудлын дээр байдаг 105 дугаар сургууль руу хүүгээ 2 жил зөөгөөд тэнд одоо 2 жилийн нүүр үзэж ийн багшлаад тэгээд энэ сургуультайгаар анх танилцсан. Тэгээд захирал дээр ороод одоо ийм юм учиртай ингэж ин тэгж ин гэдэг гот ойлголт хандлтын хувьд бол айгүй сайн байсан. Бус сургуулийг бодвол би ч бас хүүхдтэй бас өөр сургуульд өгч үзчихсэн шүү дээ. Манай хүүхд 2016 оны хүүхд. Тэг насанд нь 6 наснда өгч үзэж хахад бус сургуулийг бодвол одоо манай сургууль бол ойлголт хандлага одоо энэ ажилчид багш одоо бүгд ингэ сургалтанд хамрагдсан. Бүр төгс гэхгүй ч гэсэн ерөөхдөө бол нөгөө биднийг нөгөө ойлгох гэдэг юм байна шүү дээ. Нийгэмд ойлгох. Тэр тал дээр бол харьцангуй өөр байсан хандлагын хувьд. Энэ төрлийн хүүхдүүд за зөвхөн аутизм гэхгүй бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд танаа сургуульд бас суралцдаг 20 гаруй хүүхд гэж би сонсч байсан. Тэгэхээр танаа сургууль аягүй давуу тал нь эдгээр хүүхдүүд ямар чадамжтай юм, юунд дуртай юм, юунд дургүй юм. Тэгээд хүүхдээсээ гадна эцэг эхийг хүртэл ойлгож ирэх гэсэн үг шүү дээ. Нэг хүүхдийн ард ямар их ээж аав нар эмээ өвөө ах トゥ тийм ингээд гэр бүлээрээ сэтгэл зүйн хувьд хямарч идэг, мөнгө санхүү тэнд яригдж идэг. За тэгэл одоо нэг яг тэг шамрагдах те сургууль авах болов, цэцэрлэг авах болов гэдэг нэг нүдний харцсан тийм айцтай одоо бац өгшөл энэ талаар сайн мэдж байгаа шүү дээ. Тийм, энэ талаар болохоор олон нийтийн хандлагыг өөрчлөх айгүй чухал байдаг. Миний хувьд болохоор би яг энэ хөгжлийн бэрхшээлийн талаар өөр амьдралаараа туулж байгаа хүн юу. Маань хөгжлийн бэрхшээлтэй тэр гинцэртээр суудаг хүн байдаг. Тэгээд гэр бүлийн талаас гэж ярих юм бол айгүй олон асуудлууд их тулгардаг байхгүй. Тэр гинцэртээ түрээ таавыгаа явж хат хүмүүсийн нөгөө харц хандлага ийм өрөвдсөн тий ийм сонин санагдаад өөрт ингэ явцдаг. Тэгээд хүмүүсийн хандж байгаа хандлага, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа өгнүүд нь хүртэл ингээд зүрх рүү ингээд орж ирээл. Тэгэл айгүй эмзэглээл. Тэгэл нөгөө төрүүлээд явж байгаа аав маань хүртэл өөрөө ингээд айгүй эмзэглэдэг. Нэг удаагийн юм дээр одоо шаттай тулгарлаа л гэхэд би чи аавгаа түр явж хат нөгөө шат руу чин гарах гэж эмхтэй өнөө түнт штэ тий. Тэгэнгүүт дараагийн удаа болохоор өөрөө намайг тамлж байгаа гэж ойлгоод хүмүүст ч бас муу харагдаж байгаа гэж бодоод гэрээсээ гарахгүй татгалзах явдлууд гараад идэг байхгүй юу? Энд чи юу вэ юм бэ гэх нийгмийн хүмүүсийн хандлагатай тохируулахтай тий. Тэгэл өөрийгөө ингээд тусгаарлаад яваад идэг ийм өндөрлөлтөд тулгардаг. Тэгээ энэний адилаар би яг нөгөө юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ээж аав
Сургуульд хүүхдээ анх удаа өгөхөөр орж ирэх тийм үргэсийн янзах шиг байдаг юм болоо гэж өөрөө дотроо боддог байхгүй юу? Эхний хүнтэй таарал хин юу гэж хэлэх бол гэж айжжээл тий. Тэгэл хамгийн ихний хүн таарсан одоо үүдний сургууль үүдний жижигүрч юм уу нөгөө хүүхдийг маань хамт хөтлөөд ороод ирдэг тий. Энийгээ сайн байна уу тавтай морил өглөөний мэд тэгэл ингээл ирэхлэнгүүд хүний сэтгэл зүй өөр болол яваад ирнэ штэ. Тэнгүүд ингээд тухайн сургуульд итгэх итгэл үүдний жижигүрээс эхлээл эхний таарсан хүүхдээс эхлээл сайхан мэдрэмж аваад ирж байгаа юм чинь энэ сургууль сурах бас боломж байна даа гэж сэтгэл төрөө явчихдаг. Тийм учраас ийм сургалтуудыг хийхдээ ч гэсэн би байнга хэлдэг. Нэг амар номын үг яриад ингэхээс эхлэвтэй бид нар хандлага өөрчлөх хэрэгтэй юм байна. Хүүхдэд дагуулад ороод ирж байгаа ээж авд хамгийн ихний таарсан хүн итгэл өгөхөөс бидний ажил эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг бас хэлгээд өөр дээрээ ч гэсэн хэрэгжүүлээд явж байна. Яг үнэ. Бодит амьдрал дээр одоо батсан хүмүүс аав чинь жишээлбэл бусдад төвөг удахгүй тул гэрээс гарахыг цааргалж эхэлж шít. Түүнээс хүн адилхан гараад алхаж ишиж явахгүйсэн нийгмийн харилцаанд оролцоо тий ах хүчтэй үйлчлэгээ аваад агаас их хамсгалмаар байдаг. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн хүүхдүүд ээж аав нар бас бусдад төвөг удахыг төдийлөх хүсэхгүй айдаг байхгүй. Ингээд хүүхдээ олон зарлаад яваад хас юм байдаг тий. Хүүхд бол хүүхдээр л байгаа шүү дээ. Энэ бол гигийн цаалгал байдаг. Нөгөө итгэл гэдэг чинь яг үнэн байхгүй юу? Тийм. Ингиж үдээд ихч үдээ тэгээд буруу хариулт авчих үдээ. Энэ бол үнэхээр зөвхөн аутизм гэхгүй бүхэл төрөл дээр анзаарч байдаг. Тэр цэгийн ээж ч гэсэндээ яг энийг бол нэлээд турсан тий. Зөндөө ерөөхдөө яг нөгөө хүмүүсийн харцснаас тэгэл амар нөгөө эхэнд одоо ч бас гайг болчих тий. Эхлээд бол зөвхөн нөгөө оншоо авсныхаа дараа ингээл хүүхдэд дагуулж явж байгаа. Манай хүүхдэд ч бусдтай адилхан биш шүү дээ ер нь. Орилол чарлал жигээ дараал юмны доогор орч нуугдаал орчин одоо мэдрэг тий. Тэгж мэгэл янгууд наад хүүхдэд зохиод ав зодоод ав яасаа ааштай ямар буруу эрхлүүлсэн ингээл нөгөө нэг ялангуяа нөгөө настай хүмүүс нэг тиймэрхүү байдаг. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд ийм юм аа гэж ойлгуулаа хилээ зогсох гэцүү. Бушгал хүүхдээ аваад гарахын төсөл болж байгаа юм чи. Цагаан сараар ялангуяа бүр амар мэддэгтэй шүү дээ. Хамаатан садангуудаар ингээд ороод явж байгаа манай хүүхдээ чинь нөгөө дөрсгүүтэл тэр тавгийн идэг нь нураах жишээ нэ тавгийн бовноос хазах жишээ нэ ингээл ерөөсөө. Тэгэн гууд чинь нөгөө болохгүй гэдгийг нөгөө хүүхдүүд маань ойлгохгүй одоо энгийн хүүхдээс бол миний хүн ингээ болдгоо шүү. Одоо энд ингэж орилж болдгоо шүү гэдэг бол мэдээж асаад нөгөө хүүхд маань ойлгоно. Манай хүүхдүүдийн хувьд болох тэр хэл ярианы бэрхшээлтэй бусдад ойлгуулах гэж яах вэ гэдэг тэр зан үйлийн асуудлаараа л нөгөөдхийг илэрхийлдэг, орилдог, чаралдаг. Энэ орчин надад таалагдахгүй байна гэдгийг ингэж илэрхийлдэг учраас нөгөө хүмүүсийн хувьд болох тэр ингээ харахад энгийн бүх би эрэхт нь эрүүл сарвал харагдаад байдаг. Тэнгууд л ерөөсөө ингээ чи хүүхдээ буруу эрхлүүлсэн байна. Тэгж ингэж ингээд нөгөө хүнд нөгөө нэг хүнийг байгаагаар нь хүлээж авах биш шүүмжлэх илүүдэд байдаг хүмүүс. Тий. Зөрүүд байна. Их хүүхдээ эрхлүүлсэн байна гэж л анзаардаг. Хашаас аваад нөгөө даат нь төмпөнтэй тавьчих тэгэнгүүт тэгэл хоёр унаа гайг бол. Тий. Ер нь энэ төрлийн хүүхд чинь өөрөө маш олон тавтамжтай хэлжээж арай ойлголт авах гэдэг. Тэгээд анхаарал нь ч тийм удаа доктортой байх чаддаг юм тий. Тэгээд ер нь бол энэ аутизмын талын мэдээллийг сүүлийн үед бас сошиал хөгжснөөр харьцангуй бас явдаг болсон байна. За яг нөгөө талдаа бас хоёр талтай юм гэж би харддаг. Нөгөө талдаа жишээл одоо үүдл хийсээр ингээл Япон руу ч юм уу гадагшаа дотгош яваад ингээд имжлэг боломжтой гэж яригдж байна. За Монгол уламжлалт одоо энэ ургамал имжлэгээр имжлэхэд бүрэн боломжтой гэж яригдж байна. Турк улс руу аваад нисчихэд ер нь бол эдгэрээд ирнэ гэж яригдж байна. За үнэхээр тэгэж эдгэрэх одоо бүрэн хэмжээний ч юм уу сайжрах төвшин байдаг бол энэ асуудал ийм олон жил удаанаар дэлхийн нийтээр ярихдаггүй шүү дээ. Бүгд олж зогсоод асуудлаа шийдчихэн би хардаг. Яг хүмүүсийг буруутгах юм биш. Бүгд л арга зам хайж байгаа. Гэхдээ энэ талын мэдээллийг бас хэн дураараа ингэж ярих, хэлэх нь цаана хүүхдийн амь нас, наан ээжийн нэр хүнд, аав ээжийн амь амьдрал ингэ яригдж байгаа болов гэж би жоохон эмзэгэлдэг. Тэгээд хэн дуртай хүн сургалт семинар хийж элдв зар тавьж такс мөнгө тогтоох нь бас илүү золиол гэж би өөр хардгийг. Яг л бид нэр адилхан асуудалтай аав ээж нь шүү дээ. Хүүхдээ өвчин довдоос хурдан эдгэж амжуулахын тулд хаал сайн лам байна, бөө байна, сургалт семинар байна. Тэр нь 5 заасаа барайл цаг заваа зарцуулаад өдрийн кофены мөнгө хүчээс үгээд байдаг байхгүй. Тэгэхээр би яг одоо энэ өнөөдөр Батцгийн шиг ирсэн дээр тэгш хамрагдуулна гэдэг чинь бусад нөгөө ердийн сургуулиуд энийг ойлгоод эхэлж байгаа нь надад айгүй таатай байна. А хоёр дахь юм бол хувийн сургууль, энгийн сургууль гэдэг нэг юм
ялгаа цаг Монголд яваад байгаа нөөрөл баг энэ өвчнөөр дээрлэлтээр ялгадаг шиг ийм харьцаа үүсгэж шүү дээ. 30 сая төгрөний сургуульд сурах 3000 төгрөний өдрийн хоолой идээд энгийн сургуультай явах гэж чинь ингээд зүгээр өвчтөе өвчгөө хүүхд гэж ярихаас илүү хүүхдүүдийн дотор нь бас ялгуулчаад байна л да би анзаардаг зүгээр юм гэлтгээ. Тий. Одоо юу ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ чинь одоо нэг үнэтэй сургуульд явах тусмаа л хүүхдүүд чи өөр хөгжөөд байна гээл тий. Тэгэл одоо гэр орооллын хүүхдүүдийн хувьд энэ төр бол тийм сургуульд очих боломж нь байхгүй шүү дээ тий. Тийм дэлхийн жишгт тийм үнэтэй сургуулийн төвшөнд очихын тулд боловсролын бодлогоороо дэмжих хэрэгтэй байхгүй. Адилхан нэгдсэн бодлогоор тэгжээж тэр хүүхдийг хөгжүүлэх арга зам хайхгүй юм бол бид нар энэ зарчмаараа л ингээ урсаад яваад байвал тэгээл нөгөө ялгадаг нь ялгараад ялгагддаг нь ялгагдаад үлдэх байхгүй юу. Тэгээ ганц нэг сургалтанд суугаад ирсэн багш юм уу дуграад нэмэргүй, ганц нэг бодлого үйл ажиллагаа дэмжиж явж байгаа сургууль нэмэргүй, ганц нэг ийм хүүхдээ ээж аав яваа чинь ямар үр дүнд хүрэхгүй штэ. Тэгэхээр эн чинь дээрээсээ бодлого зохицуулалтаа тэнцвэртэй адилхан тий. Тийм 30 сая төгрөгийн сургуульд явж байгаа бодлого үйл ажиллагаа хөтөлбөр төлөвлөгөөг наашаа нөгөө наадлын сургууль руугаа татчихэж бид нар тэгш тэнцвэртэй байдлыг олж хүүхдүүдэд адилхан хөгжүүлэх талын юм бодох хэрэгтэй юм уу л гэж бодоод байгаа юм. Өмсгөл зүйлэн ч гэсэн нэгэн жиг товцтой, нэгэн жиг хичээлийн хэрэгсэлтэй, нэг одоо статустай ном дэвтрээр хангагдаж суралцдаг байлаа шүү дээ. Хүмүүс баян шүний баярмаа муу сураад байна. Нэг гүр даваа дээр засгийн дэнд амьдраад байгаа болормоо илүү сайн сураад ирсэн байхгүй. Энэ бол зөвхөн нөгөө зөв хүүхдээс сурлагын амжилт шалтгаалдаг шүү дээ. Багш хүүхдээр харилцаанаас. Яг нөгөө өнөөдрийн бид гурав ярьж байгаа төвшөнд болохоор аутизм гэдэг үг нэр томьёоч гэсэн өөр айгу сонин үг хэлэхтэй байсан. Өмнөх нэвтрүүлгээрээ дурдж ирсэн те би жишээлбэл энэ талын мэдээлэл авах ихнэр хэлэхэд маш их дургуутчихсан байхгүй. Одоо бас тэгтээ энэ ойлголтууд бас яваад байна. Залуу ээж аав нар ялангуяа бас нэг андуурах тохиолдол хэвээрээ байна. Тэгээ дөрвөн хэдийн нэвтрүүлгээр дурдж ирсэн ч гэсэн цэгийн ээжүүд энэ тал дээр дахин одоо дэлгэрүүлэх мэдээлэл өгвөл ямар мэдээлэл байна. Залуу аваач нар андуураад байна л да. Дэлгэцийн хамаарал байна. Утас байна. Зургт байна гэд. Одоо түрүүчийн юм дээр ингээл буруу мэдээлэл гадуур ингээд тараад байна. Үдлсээс ахуулаад өөр ингээл имчилгээ байна гэдэг жидэг. Одоо дэлхийн нийтээр өчнөө олон жил судалчаад энэ нь юу юм бэ? Одоо бид нар ч гэсэн ингээл нөгөө дөнгөж оншоо ингээд мэдчихэж байгаа хүмүүсийн хувьд бол ингээл хаана юу байна гэдэг дээр нь бүр одоо хаана сайн лам байна, хаана сайн бүү байна гэдэг шиг тэрнтэй адилхан ингээл нөгөө өөмөрч ядаад ингээд явж байгаа гэр бүлийг санхүүгийн хувьд айгүй хүндрэлд оруулдаг. Энэ бол нэлээд олон жишээнүүд бий. Тэрэн дээр бол яг нэг хүмүүс бол яг нэг мэдээч асуудал үр хөвгтөө сайн сайхан яваасаа гэж бодно. Хинч мэдээч асуудал үр хөвгтөө сайжруулахын тулд юм харамлахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан одоо тэрэн дээр нөгөө мөнгө хийдэг юм хүмүүс айгүй болцсон байна л да. Яг го сайжрах хувь сайжирж байгаа мэдээж асуудал хүүхдтэй ингээ анхаарал хандуулаад арай илүү ингээ явбод нөгөө хүүхд маань илүүтэйгөө сайжирж байгаа. Тэгвэл энэ хүүхдүүдэд сайжрахын тулд цаг хугацаа маш ихээр хэрэгтэй. Тийм үстэй өнөөдөр нэг гин жил биш нэлээд олон жил болж ш хүүхдээ сайжруулж авч байгаа шүү дээ бид нар. Одоо хэлд оруулахад л гэхэд би одоо хүүхдээ ганц үг зааж өгөх гэж л гэхэд бүхэл бүтэн жил болж ижил надаа гэдэг ганц үг зааж өгч штэ. Тэгээд тийм байдлаар баг агаар явж байгаа ээж аавдаг санхүү мөнгөн дээр одоо тэгээ сайжирч ингээд идэгрэн. Аутизмын хүрээний эмгэг дээрч би ярьжсэн. Аутизмын хүрээний эмгэг бол өвчин биш юм аа. Эмгэг гэдгийг аягүй сайн ойлгооч. Өвчин бол бид нар хаана гэдэг хөх хот гэдэг юм юу гэдэг Солонгос гэдэг юм уу. Япон бид аль сайн эмнэлэг дээр нь очиод бид нар хүүхдээ хаалгаанд оруулаад ч юм ингээд ямар нэгэн байдлаар ингээд өвчнийг нь аваад тийм ээ эдгээч болохоор байгаа. Эн чинь эмгэг тархины хаана бид нар мэдэхгүй тий. Бид нар эмгэгийн талын хүмүүс болохтой биш болохтой мэдэхгүй. Эмгэгийн талынхан ч мэдэхгүй байгаа шүү дээ. Энд чинь судлагдаад өчнөө олон жил бараг 100 жил ингээд судалгадаа явж байгаа юм бид нар дур зоргоор ингэж ярих ёсгүй байхгүй юу. Тэрэн дээр бол ерөөдөө яг ингээд оншоо мэдээд дөнгөж ингээд өнөөдрийн ингээд манай подкастыг ингээд үзээ сууж байгаа хүмүүс сандаж хэлэхэд маш сайн судалгаа хийгээрэй тий. Тэгжээж одоо энэ цаашдаа тэр хүний сонголт авахгүй юу гэхдээ тэр гэр бүлийн сонголт. Тэгээд маш сайн судалгаа хийгээд сонголтоо хийгээрэй гэж бас дахин бас хэлмээр байгаа. Мэдээлэл сайн авах хэрэгтэй. Үнэн бодит мэдээлэл. Жишээлбэл нэг хэсэг Турк бол өстой ниссэн шүү монголчууд. Тийм шүү дээ. Байшаа хүүхдээ аваад ниссэн. Хэсэг хугацаанд тэнд байхдаа орчны хувьд бол нэлээд сайн учраас өгөгдөн л аягүй сайн ирээд хүүхд сайжирд юм байна. Буцаад Монголд нисээд ирэхэд буцаад ухардаг. Хүүхдүүд ухраад зогсолт хийчихдэг.
Тэгээд аав ээж нь дахиад гайхдаг гэж байна тий. Тэрнээс болоод маргадаг. Чи байр сав заруулаад 40-100 сая төгрөг өрөөл явсан. Хар сайжрлаа гэдэлсэн чинь одоо ингээл бах байдагтай эргээд ирчлээ гэдэг. Ингээд бүхэл бүтэн гэр орны асуудал болдог. Ийм зүйлүүд ингээд айлд болоод байхад наад эхнэр чинь ургаа тээж явах явцдаа зочоод ийм магадлал үүссэн. Эсвэл бол хит хүчтэй ийм тариа хэрглэжсэн болоод ингэсэн гэд ингээд өөрөөсөө ингээд нэг тийм төрөд үтцсэн юм шиг одоо мэдээлэл өдр өгч штэ зарим хүмүүс. Тэгэхээр энэ дээр бол миний түрүүний яг хэлсэнчлэн маш болгоомжтой байхгүй. Амь амьдрал яригдчихэдэг. Цаана хүмүүсийн аж амьдрал яригдчихэдэг те. Тэгэхээр энэ талын мэдээлэл тэрэг цэгийн сайн хэлдэг шиг цэгийн бодит мэдээллийг маш сайн авах хэрэгтэй. Ялангуяа яг энэ төрлийн хүүхдүүдтэй ээж аав нар л өөрсдөө баг бие биендээ мэдээлэл өгдөг те. Бие биендээ суралцсан юмаа заадаг сургадаг. Амьдрал дээр нөгөө бидэн дээр байгаа юм чинь асуудлаа ярьдаг л та. Тэгтээ төрхий одоо зовсон хүний арга шүү дээ. Бацдаг багш тэнд янзын үздэг гинэ нэг хэдэн чулуу татаад ингээд юм аргалуудаа нэг харшаа уулгаад тэгээ толгоор нь 3 зохиход бол ер нь нэг төвшөндийг ахаавчдаг. Гинэ гэхэл оочор зүгээр битүү өснө. Тийм яг ийм нэг дутуугийн мэдрэмжэн дээр л тоглолт хийж шин үндэ болол. Тэгэхээр чинь бид нар энийг нийгэм гаргаад ярих гэхлээр төдийлөн бас аав ээжнэр хөвгч ухтаа бас зарлаад байх хүсэхгүй шүү дээ. Энд чинь нийгмийн олон төрлийн гаралт үүсэлт хүмүүс л амьдарч байна те. Тэгэхээр би танаас сууж байна. Одоо та ингээд шамралтын тухай бүх хүүхдүүдэд ингээд ижилэгч боловсролыг олгоод бүх боловсролын үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх гэдэг шүү дээ. Та нарын минь хань ашгүй хаана ингээд зөвлүүлж сургалт семинарыг ингээд аль төрөөс хийж гэнэ үү? Ямар байгууллагаас тань нарт ингэж сургалт семинар мэдээлэл өгч байна. Тий. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих бол нэг үе бодвол бас сайжирсан. Бид нар чинь нэг А-тай Б-тэй болчлоо шүү дээ. Одоо бас 3 жилийн өмнө гэхэл хөгжлийн бэрхшээл гэдэг үгээ баг нэг мэдэх төдий буруу хэлээ. Бас буруу хэлсэн тийм. Тэгээд явж исэн үе байсан бол одоо ч бас багш нар чинь нэг үе бодвол нөгөө А, Б сурна гэдэг шиг тийм үеэр холбоно гэдэг шиг одоо нэг энийхээ талаа мэдээллүүдийг олж авч байна. Тэгээ саяны таны бас хэлсэн дээр нэг нэмээд хэлэхэд нөгөө эцэг эхчүүд дундаа дуршлаг хуваалцсан гэдэг шиг би нөгөө илүү хүн болгоно нэг онлын юм заагаал наан цаана гэж явахынхаа оронд тийм ээ аутизмтай ажилдаг бий байлаа гэхэд аутизмтай ажилдаг цэрэн талгаар багш бит хоёр туршлагаас дундаа ярьснараа бит хоёрын дундаас юм гарах хэрэгтэй байхгүй. Бие биетэйгээ ярьснараа илүү үр дүн бас хүрнэ. За энэ болохоор нөгөө Азийн хөгжлийн банк тэгээ боловсролын хамтарсан тэгш хамруулах боловсролын хүрээнд багш нарыг чадахжуулах сургалтуудыг шатараалтай явуулж эхэлсэн. Гэхдээ энэ бол бүр бүх багш нарыг сургасан гэсэн үг биш аахгүй. Тэр сургалтанд одоо 21 аймаг 9 дүүргийн багш нарыг сургагч багшаар бэлтгээд эндээс сурсан юм а бид нэр дүүрэх дундаа дамжуулах тий. Тэгээд яг үннийг хэлэхэд бол багш нар тийм төгсөрчгөөг байхгүй. Туршигдаад туршлагажаад явж байгаа. Энэ туршлагынхаа хүрээнд харин энэ ата хүүхдтэй яаж ажиллах вэ? Тийм ээ? Толгор эрхтний бэрхшээлтэй хүүхдтэй яаж ажиллах вэ? Харааны бэрхшээлтэй хүүхдтэй яаж ажиллах вэ гэдгийг бие биенээсээ илүү суралцаад багахан мэдээллийг аваад явж байгаа. Энэ бол ихний алхам юм. Because бид нар нэг төгсөрөө төгөлдрчөөд байсан юм л байхгүй. Гэхдээ ийм сургалтуудыг ингэж шатараатаа маш олон удаа явуулмаар юм байна. Тэгвэл гинт мэ танаа ингээд ийм хүүхэд өглөө гэд авчираад өгсөн багш айгүй твддэг байхгүй юу? Би ч гэсэн анх ингээд хүүхэд авчингуудаа яаж ажиллах арга зүг юм мэдгүй. Ганцаарчлан сургалтын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулахаа мэдгүй 4-5 удаа өөрчилж иж нэг юм учраа олж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас багш нарыг чадахжуулах сургалтуудыг маш их хийх хэрэгтэй юм байна. Тийм. Багш чадах чинь гэдэг чинь одоо багш эцэгхийн харилцаа илүү сайжирна. Тэгээд гэр бүл ингээд ангийн хүүхдүүд орж ирнэ. Ер нь бол сүүлд миний харж байгаагаар бол бас хүүхдээ айгуу сайн юу хатдаг хөгжүүлдэг тийм. Бата доржо хоёр хэлээд андын найзах юм бол ам тэр хоёрыг айгуух дуурайд юм байна. Тэр гүйж харах за бүр ингээд төвчээргүй босоод ингээд хэдэн минутаар явдаг ч гэсэн хоёр найз суугаад байгаа учраас дуурайгаа суухултаа хийд юм байна. Огт өдөрч мэ ялгаагүй. Хүүхдээ хүмүүжүүлдэг ховцлох байдал те. За тэр идэж уух одоо үдийн цаймаагийн орж штэ. Тэгэхэд нөгөө хажуудах найз нь хоолдог тусалдаг. Ингээд түрүүний төтөлөг дээр дурж исэн. Члэн ангид нь тийм найзартай болох шаардлагатай байна. Ангид шаардлага найзтай олцоход ирэхэд тэдний ээж авто бид нар найзалт юм байна. Тэгээд тэр хүүхд нийгмийн харилцаанд хахтай айгүй эрх хандлагатай хүүхд болж гардаг. Ээж аав нь бас нийгмийн сайн үйл сайн ийм харилцаанд хахтай айгүй эрг болт юм. Тэгээд бид нар нөгөө өөрсдөө айгүй бас аав ээж нар маань халгаад ит юм байна. Биднийг ойлгохгүй баг.
Тэгээд 20 хүүхэдтэй ингээд манай хүүхэд маш их түүгүүд байгаа хэднэрт айцтай явдаг. Эцэг хурал дэрийн талаараа ярьж мэдээлэл өгч хомос. Одоо манай эхнэр л мэдээлэл өгч ийсэн баг. Би бас ихтэй хэлчихсэн. За чи нэг эцэгчнэрийн юуг нь хар, байдлыг хар. Тэгээд ингээд нэг аштайхан шиг ингээд хүлээж авах маягтай байвал тохны хатлаа цухалгаад бас юм хэлгээс арахгүй шүү дээ. Нэг англи сууж байгаа бус дүүх хүлээн зөвшөөрөхгүй юу гэдэг нь айгуу том бидэрт хүлээлт болдог байхгүй. Тэгээ айгуу дажгүй байна уур амьсгал эрийг хандлагатай сайх хүлээж авлаа их даавнд юу баярлж илээл. Ийм л горилгыг тээж явдаг шүү дээ байнга тий. Тийм шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр цэгийгч одоо яг үндсэндээ хүүгээ дагуулад бид нэмдэг томлог сургалт семинар гэж явдаг заримдаа өөрсдөө ядардаг те хүүхдээ ядарч байгааг хардаг. Тэгээ яг үүндээ бол би бас дахин дуртахад гэр хороол руу захын ийм сургуулийг сонгоод тэнд бүгд одоо 105 дугаар сургууль дээр 20 гаруй хүүхд суралцсан чинь маш даваа байхгүй. Тэгээ бусад сургуулиуд за энэ одоо сошиал хөгжөөд подкаст ингээд янз бүрийн яриа ажиллагаа явуулдаг болсон багт энэ талын мэдээлэл өгч болно шүү дээ. Жишээлбэл манай хувийн ийм өндөр төлбөртэй сургууль ч гэсэндээ нийгмийн хариуцлага өрөөнд бас ийм хүүхдүүд ингээд авдгаа. Тэгээд ийм үр дүнтэй явж ин гэдгээ мэдээлэл сайн солилцмоор байгаа. Миний хувьд судалж байгаа би модны орт Монгийн сургуулийг олж ирж байсан байхгүй. Тэгээ гэрээрээ нүүж ирээд одоо охин маань 2 дугаар ангиш дандаа гэрэл хайгуулал явждаг. Одоо ээж амнарсан энэ ирэх жил сургуульд орох хүмүүстэй бас бидэртэй холбогдол явдаг байхгүй. Ямар байна? Хандлага нь яаж вэ? Би засах боломжтой юм уу? Багш нар нь ямар ч юм жижигэр орчинд хүлээж авах уу? Хэр аюулгүй вэ гээл те. Тэгэхээр яг энийг бид нар бол ингээ хоорондоо мэдээлэл солилцоод та бүхэн ингээд сургалт семинар янз бүрт хамрагдж байгаа болохоор илүү бас эдлийн мэдээлэл давхар үгээ явуул зүгээр юм гэж бас бодогдоо сууж байна тий. Тэгээд багш нар таснгүй ингээ хандаад хэлэхэд одоо нөгөө хүүхд ороод ирлээ шүү дээ. Манай ангид ороод ирлээ. Тэнгүүд эцэг эхчүүдийн хандлага амар дургүй байдаг байхгүй. Яагаад ийм хүүхд авцсан юм бэ? Манай хүүхдийг тэгээд байна гин ингээд байна гин. Юмыг булааж авсан гин ширээг нь хөдлөсөн гин цогсон гин гэл ингээл багш нөгөө өөрийнхөө арга зүг нөгөө хүүхдтэй нийлүүлэх гээл энэ олон хүүхдийн хажуугаар ингээл бас асуудал шүү дээ тий. Ийм олон асуудалтай ингээл тулгараал яж хад эцэгхийн дарамт ороод ирдэг байхгүй. Энийг бид нар яаж таслан зогсоох хэвтэй мөр багш өөрөө жоохон сэргэлэн байх хэвтэй байхгүй. Мэдрэмжтэй. Тийм мэдрэмжтэй байх хэвтэй. Ягаад гэвэл хүүхдийн онцлогийг эцэгхээс асуусан. Өөрөө нөгөө анхны югаараа багш нөгөө нэг анзаараад тийм шүү дээ. Судалгаа хийсэн байгаа шүү дээ тий. Дутагдaltaй тал нь юу вэ? Энэ хүүхдээ яавал яхаараа гэдэг чинь ингээ багш өөрөө анхныхаа мэдрэмжээр ингээд дүгнэлт хийсэн байгаа шүү дээ тий. Тэгж яхад эцэгхийн хурал дээр энэ мэдээллийг эцэгт өгч явах хэрэгтэй байхгүй. Тий. Энэ хүүхдийн талаар тий ийм хүүхд ийм юм онцлогтой байдаг. Бидний манай ангийг ингээд сонгоод ирсэн. Миний эцэгчүүдээ тий ангийн маань сонгоод ирсэн, багшийн сонгоод ирсэн. Тэгвэл бид нар энэ хүүхдийг бид нар нийгэмшүүлэх ёстой гэж би өөрөө бүр ингэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд энэ хүүхдийг бид нар нийгэмд оруулж ирж өөрсдийнхөө нэг болгохын тулд таны хүчин зүтгэл хэрэгтэй. Та нар ингэж байх юм бол энэ хүүхдийг эцэг яах юм бэ? Энэ хүүхд яах юм бэ? Хэн болж хүмүүч юм бэ гэдэг мессеж, мэдээллүүдийг маш сайн өгөх хэрэгтэй. Тэгжээч бид нар чинь ингэж нэг гэр энэ анги гэдэг чинь би ер нь тэгж хэлдэг байхгүй. Анги гэдэг чинь нэг гэр бүл юм аа. Та нар нөгөө ээж хүн энэ хүүхдэд сайн, энэ хүүхдэд муу гэж ялгадгүй шиг энэ ангид орж ирсэн хүүхдүүд ч гэсэн миний хүүхдүүдээ би тэгээс энэ сайн энэ муу гэж ялгахгүй. Тэрнтэй адилхан та нар ч гэсэн миний гэр бүлийн гишүүд учраас энэ хүүхдийг хүлээж авах хэрэгтэй. Харин хэрхэн яаж сайжруулж нийгэмд бие дааж амьдрах чадвартай болгох талаар бид нар хамт суралцах хэрэгтэй. Тэгвэл та ингэж амиа бодож болохгүй. Хамтдаа хөгжинэ. Таны хүүхдээс энэ хүүхэд юм сурна. Энэ хүүхдээс таны хүүхэд юм сурж ирээдүйд хэн болох вэ те ямар хичээнгүй эндрэнгүй хүүхэд болох вэ гэдгийг шийдэгдэх учраас энэ бол сул тал биш давуу талаа манай ангийн давуу тал нэг гой хүлээж аваарай гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд би багш нар өөрсдөө одоо яана гэж стрессийн хооронд энэ мэдээллийг эцэгтэй өгөөд хүүхдүүдтэй өгөөд өөртөө бас өгөх хэрэгтэй. Өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Өөрийгөө ийм хүүхд сургаж чадна гэдэгт бэлдэж чадаагүй багш бол сургана гэдэг нь өстой гонжийн жоо болдог байхгүй. Тийм учраас ийм мэдээллүүдийг өөртөө эхэлж өгөөд өрөөл бусдад өгөөд ангийнхандаа өгж яж хүүхдээ нийгэмшүүлж авнаа. Чин сэтгэлээсээ ажилдаа хандах. За мэдээж яг энэ төрлийн хүүхдээ ажиллаж байгаа учраас танд улсаас зөвхөн хууль дүрмийн дагуу цалингийн 10% нэм яа гэд нэмж байгаа. Тэр чинь тэр хүүхдэд зориулсан бага хэмжээний төлөвлөгөө гаргаж чал гэж байгаа. Энэ үйлрэлд энэ хүүг суулгаж сургая. Сургуулийн нөл бийц сул сургая. Болоо. Тий. Ойрын зорилт. За дараагийн үйлрэл ингээд суугаад сурчлаа, бийцээс сурчлаа. Одоо бүжгэнд нь цуг бүжгэлүүлээ. Тий. За хоор дуун дээр зогсоод сургая. Ингээд болоо.
дараагийн төлөвлөгөө дараагийн сар орж ирнэ үдийн хоолн дээр өөр 80 санаа гаргуулъя. Хасгаж утгахдаггүй идүүлээ. Ер нь энэ төрлийн хөвгт чинь өөрөө маш давуу талууд байгаа хэрнээ сул талууд байгаа ш. Дөрөвний хэлчлэлсэн чинь тийм удаан доктортой суухгүй, босхгүй харайх. За сургууль би чинь одоо охин бүр цэцэрлэгээр хайдаг байлаа ш. Цэцэрлэгээрээ бүр ингээд зугаалдаг бол өөр ангиудаар явах галт тоогоор захирлын өрөөнд очсон л явна гэдэрхэд за цуслан даяар эдэр хайх ингээл тохиол гарна штэ бид нар те. Тэгэхээр энэ төрлийн хүүхдийн юмыг заавал одоо бид нар бас бага наснд илүү нэг аюулгүй байдлын сайн хангаж явахгүй бол одоо эрүүл мэндтэй энэ талаараа хохирох магадaltaй. Одоо манай охин сая зүгээр гадаа байрны гадаа тоглож байгаа нөгөө савдууртай хөгтөж савдуурд ингэж нүдээ тэсэхүүлэл арай нүдээ тэсэхүүлсэн эндээ ингэж нэлээд ойд литр тавиллаа шүү дээ. Би дөрөв дуржсэн. Тэгэхээр хөдөлгөөний юм хурдтай асар ийм хурдан ийм зан характерын өөрчлөлтүүд гардаг. Тэр төдийл нөгөө энгийн хүмүүс бол энэ талыг ойлгохгүй. Одоо бидний байн дуртаад байгаа зүйл шүү дээ тий. Тэгэхээр яг таны хэлдэг үнэлтэд ээж аваад жоохон таата хүлээж автгүй. Би хүүгээ энгийн сургууль сурах гэж охиноо ингээ өгцөн байхад сонгоод ингээд би шийдвэр гаргаад өгцөн байхад юм бас хажуугаар нэм их тавьчаад ингээд тавьчихдээ 20 хүүхдэд ажиллах гэдэг энэ багш чинь яа гэж яах баас энэ хүүхдэр хэдэн цагаа зарцуулах юм. Арай өөр нэг тусгай юмд нөхч болдгүй юм уу? Ингээд нийт маасаараа бид нар ингээд нийгмээр хараад их юм бол маш олон хүүхд хаалганы цаана хоцрох байхгүй юу? Тий. Тэгэхээр таны яг түрүү хэлсэн чинь багш өөрөө сэтгэл зүрэхэд ургуулах хэрэгтэй байхгүй юу? Тий. Нэг багшийн сэтгэл зүрэг ургахад дахиад нэг багш ингээд үндэс мөчөр шиг дахиалаа томроод сургуулаараа саялгаар том мод шиг ингэж харж өөрчлөлтийг оруулах чинь нэг нь насны буян, хоёрт нийгмийн хариуцлага, гуравт тэгээд бид ирээдүйн дэлхийн ямар ч том алдартай бэлдэж байгаа мэдэхгүй сууж байгаа шүү дээ үнэндээ бол. Тэ? Гэтэ ер нь багшаас аюу их юм хамаарах байхгүй. Багш өөрийгөө бэлдээд энэ хүүхдийн төлөө би сэтгэл зүрхээ зориулна. Чадах юу гэдгийг тэрийгэ хийнгээ бодцсон бахад бусад юм бол асуудал шиг харагддаг байхгүй. Яг үнэ. Тэгвэл би эцэг ихэд нөлөөлж чадахгүй. Би өөрөө сэтгэл дундуур байгаа юм чи эцэгт нөлөөлж чадахгүй, ангийнхан нөлөөлж чадахгүй, сургууль орчим нөлөөлж чадахгүй. Ээж аамдрын нэг хүнд асуудал гэдэг. Одоо би аз болж өнөөдөр Бацуух цэгийн хоёр маань ирсэн ч болж. Хүүхэд маань ингээд нэг олонтой хойлтод явж байгаа л гац. Багшаас одоо өөр юу шаардах. Яг үнэ. Би ч одоо тийм хэл талдаа байгаа. Суугаа төгөлдрөөр тоглож байгаа бурхан минь наад суугаа зурж байгаа наад хооронд ороод дуулж байгаа бүжгэлж байгаа наац гэд уул нь өсөлт хөгжлийн мэдээд байгаа. Багшаа ийм давуу юмуд гарч ийн шүү. Энд дээр дахиад нэмээд ингээ явуучвал их зүгээр ээ гэд ам дээр гарч иддэг. Хэлчлэр зэрэг идэе зайтай болгоод ирж байгаа одоо та тэгээ бас юу хүсэж байгаа яамаар байгаа. Инхээр багшд нөгөө төв утж байгаа те. Ер нь бол залгиддаг шүү дээ. Одоо тийм тохиолдож байна уу? Ерөнхийдөө тиймэрхүү юм тохиолдно. Тэгээд би бас нөгөө Бацуух шеэрлээ штэ. Багшаас бүх юм шалтгаалдаг. Би бас дээр нөгөө ярилцсан дээр бас өвчсэн те. Энэ бол ерөөсө гурвалсан харилцаа юм аа. Хүүхэд, эцэг их, багш. Яг ингээд нөгөө хичнээн ингээ багш маань хичээгээд байгаа ч гэсэн ээж аав нь хүүхдээ сургууль дээр авчрахгүй, нийгэмшүүлэхгүй, тэг шамруулахгүй байлаа гэхэд 1000 багш ардаас нь гүгэд нэмэргүй байхгүй юм. Тийм биз? Тэгээд зарим нэг юм дээр бол манай ээж аавд зөвхөн ингээ сургуульд бүртгүүлчихэд одоо би яг ингээ хараад байна л та. Бүртгүүлчихэд хүүхдээ сургуульд ерөөсө зөөдөг. Ажилтаа төрөлтөө юу байдیں۔ Тэ? Өөрөө жинхэнэ нөгөө хаалхны ард ингээ хүүхдээ ингээ тусгаарлаад иддэг байхгүй. 1000 багш одоо манай сургуулийн багш нар ингээ манай хүүхдүүд ирэхгүй байна. Нөө даунтаг юм хэдэн өдөр ирсэн. Ээж нь ажилтайг нь зөөхөн байхгүй гэнэ. Энд чи бас хүүхдээ одоо өнөөдөр энэ 6 настай хүүхэд 6 жилийн дараа ямар байх вэ? Энийг харах хэрэгтэй байхгүй. Өнөөдрийн 6 нас бол асуудал биш шүү дээ. 6 жилийн дараа тэр хүүхэд би физиологи үед ямар байх вэ? Тэрийг нь харах хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Яг үнэ. Тийм. Тэгэхээр ерөөсөө ээж хичнээн 1000 багш гिचээгээд хичнээн хүүхэд өөрөө ирмэлцэл байгаа. Эцэг их одоо бас түлхээс хийхгүй болвол маш том дэмжлэг шүү. Номер 1. Тэгэхгүй болвол ингээ гэртээ ингээл би ажилтай, би төрөлтэй, ажил төрөлтэй энэ хүүхдийг зүгөө явж чадахгүй нэгэд ингээд гэртээ үлдээгээд идэг. Ханаад хүрчлээ. Хатгаа авчлаа. Яг үнэ. Гэл 5 хоног ингээ эмээ өгчлөө. Болохгүй байна гэл ингээ худлаа яриад хүүхдээ ингээл байдаг байхгүй юу? Тэгээ аваад ирээ чи одоо ингээ манай дээр бол бас л зөндөө жишээ байна л да. Нэгдүгээр ангийн хүүхдүүд орж ирсэн ба. Багш нь одоо би чи ингээл нөгөө хүүхдээс ирдгүй, ээжтэйгээ толтгүй, аваад ирээд байдгүй гэдэг ингээд. Иймэрхүү юмнууд бол зөндөө байдаг. Энд чинь хааштай нөгөө
хүүхдээ нэг юм өвчтэйгээд бага хэмжээний эмгэгтэй гэдгийг мэдсэн ирнэ албаар шалтгалж байгаа байхгүй. Шалтгалаад нь ш залхуураа за манай хүүхдийг мэдж байгаа юм чинь анаатай жижилсэн яад хэлэхгүй жээсэн тэр гэж ингэж бод. Тэгэхээр цаана багш хүн бүхэднээ сургууль сэтгэл нь өвдөд хоцроочихгүй юмсан. Нөгөө сурсан мэдсэн юм батчуулаад явчих юмсан. Хамгийн гол нь ийм багхгүй. Хүсээд нь штэ. Багш нар хөөх юм ингээд юмаа заагаад байдаг. Цаашаа заах гэдэг. Ойрын зөрөлтөд тавьсан ба шүү дээ. За ядчил нэг 5 минут суулгач. Тийм шүү дээ. Ямар нэгэн байдлаар 5 минут суулгач. 5 минут суулгацсан бэж идэг. За тэр чи бас хугацаа орно шүү дээ. За хоолоо өөрөө аягаа гаргаад, халбагаа гаргаад хоолоо өөрөө идчихдэг болгочлаа. Гэтэл ээж нь гэр бүл нь нөө хүүхдийгээ за нэг ханаад хүрлээ гэдэг нэг 3 5 хоног имээ өгөнгөө тэр ч ихтэй сараар наалах болчихдог. Тэгээ нөгөө 5 минут суудаг байсан хүүхэд маань сарын дараа ирэхэд юм 5 минут суу. Ингээд хориолгүй. Ингээд хориолгүй. Ангиараа ардаас нь гоо. Ерөөсөө л ийм юм болдог байхгүй. Одоо яг түрүү миний дурдсанчлан гадагшаа дотгошоо ингээд хичнээн зардал гаргаа явсан ч гэсэн тухайн үед моментн дээр өсөлт аваад хөгждөг гэж байгаа. Хүүхэд өгчгөр гэр бүлийн санхүү сэргэлт аваад аав ээж сэтгэл нь өөрөд болж энэ хүмүүс ингээд үсгээ бичээд эхэллээ. Тоогоо бодоод эхэллээ. Ингэж итл ухралт гэдэг чинь яг саяын энэ хатамжтай бүх зүйлийг ингэж детальчилж явахгүй болохгүй. Тэгэхээр яг нөгөө гадагшаа эн чинь нийгмийн харилцаанд удахгүй ороод ирнэ. Одоо 6 настай гэж боловч удахгүй сахал самбаа нургаад л үсгэж нургаад ингээд гадагшаа томроод ороод ирэхэд одоо хамаа ирсэн аав ээж бидэртээ таардагтай 16 настай нэрээ дуудаж ирэж харахгүй 16 17 18 жахлах дөрөв насны төрчд орж ирж байна. Шараагаад машин доогоор орчих гоод байдаг. Тэгэхэд нөгөө хашгирсан хിവэрэл орилсон хിവэрэл байдаг. За яг бид нар аутизмын хүрээний хүүхдүүд гээд одоо тэгээд хил засал гэдэг энд айгүй их сургалт юм гараад байна. Миний нэг бас нэмэлээд байгаа зүйл нь хэлний хувьд нэг хоцрогдол айгүй илт мэддэг байхгүй аутизм бас тий. Тэгэхээр энд хил засны сургалттай байна. Сарын тэдэнд энд хил засны юм хичээл эхэллээ тэгээд энэ чинь нөгөө нэг бидний зовлон дээр барал тоглоод байгаа мөлийг заримдаа бодогдох. Мэргэжлийн эмнэлгүүд хомс байна л да. Монгол улсын хэмжээнд. Мэргэжлийн эмч цөөхөн байдаг юм. Бид нар ч юм хэвтэж эмчлүүлээд бүх төрлөөр явж үзсэн. Яг нөгөө эрэгтэй эмэгтэй хүүс чамаагүй ядаж хил заслын эмч цөөх юм байна. Хөдөлмөр заслын эмч цөөх юм байна. За Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотод ганц том хөгжлийн бэрхшээлтэй хүүхд эмнэлэг сонсголонд байгаа. Одоо тэгээд ихэнх эмчнэр маань ажлаасаа гараад дуслаа. Цалин асар бага, нийгэм халамж байхгүй. Хааваас сонсголын дэше явдаг ажилтны унаа байхгүй. Хоолоо халаагаад ичих пэйж байхгүй. Тэгээд нөгөө цаадах цэвэрлэх боломжийн өндөр танаар байнга эмнэлэг рүү нэрч идэг. Одоо ингээд саяхан сүүлийн эдэн жилд хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам яригдсан эрүүл мэндийн яам хамтраад 5 аймагт байна. Энэ төрлийн жижиг мийм хичүүлсэн эмнэлэг яриад ихнээс ажилтнаар орж эхэлж байгаа. Тэгээс орон нутгаас ирж байгаа хүмүүс бол хэцүү. Асар хол төгжрэлд олон цагийг үрддэг. Тэгээ ер нь бол ганц нэг гайгүй байсан чадвартай эмч багш нар нь тэр ажлаасаа гараад өөр байгууллагын сэтгэл зүйч, өөр байгууллагын хувийн эмнэлгийн багш эмчээр яваад байгаа. Тэгэхээр төр өөрөө энэ дээр бас анхаарах нь зүйтэй болж харагдаж байгаа байхгүй юу? Үйлчлэг авах гэдэг чинь хөрхий одоо аав ээж хүүхдээрээ үр дүнтэй л дээ. Үр дүнтэйгээд үр дүнтэй хэвдэж ийсэн, хэдий дэмжлүүлж ийсэн. Одоо ч ингээд нөгөө циклэр ээж аав нар хэвддэг шүү дээ. Очроо авчаад намар хавар ингээд хэвддэг. Ер нь бол бид нар энэ тал дээр мэдээлэлтэй байдаг боловч төр өөрөө энэ дээрс харьцангуй юм байна. Хоёр даав ээж нарын мэдээлэл бодит сайн байхгүй бол за тэр аршаа маршин дээр ч одоо үнэн худлыг мэдэхгүй аваачдсан. Тэгэл очрлол том жижиггүй нүцгэлэл өнөөдийг орилуулаад бахируулаад нөгөө хүүтэ усурч булхаал бүлхээл. Гэхдээ яг одоо хүний сэтгэлэл дагдаг багтаа гэж би боддог ш. Сайжрах нэгэн сайжирч илээ. За сөрөг болох нэг болж л байгаа. Одоо юм хоёр талтай ш. Тэгээ бид нар энийг бас зэгцэлж чадахгүй. Гэхдээ энэ дээр андуурахгүй л гэж хайгаад байдаг. Магадгүй андуурахгүй өөр төрлийн бас зүйлүүд байх бидээ. Одоо сүүлийн үеийн дэлгэцийн хамгаал гэж яригадаад байгаа чинь орон зай мэдрэмжгүй юм тооцоолгүй төр хүүхдүүд болоод байгаа юм байна гэсэн яриа янз бүрийн эмчийн бас дүгнэлтүүд төр яваад болсон бэл. Тэгэхээр энэ мэдээллүүдээ хурдан аав юм сольж цаг хугацаа асар их алддаг юм байна л шараад байгаа шин явд. Тийм шүү дээ. Тэгээд хүн чинь нэг алдсан хүн 15 таг ш тий. Энд нэг сайн гэл нэг хүн хэлчихэнгүүл заавал тэрийг хийх гээл явдаг. Чи энэ яг энэ мэдрэмжийг бол яг өөрөө гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хүн л яг биеэрээ туулсан байж л мэдэрдэг байхгүй. Тийм. Одоо яг аавгаа нөгөө тэргийн цэртээр суухтал бид нар ямар сайн бариач байна бүгдэнд нь очиж байгаа. Чи бас эдийн засаг штэ тий. За хаана очивол сайн байна уу гэл гадаа дотоод руу хамаг юмаа үрж зараал явж байгаа юм. Тэгэл яг
яг л миний бодож байгааг бодож ин л да бид нар ч нөгөө зовлон нэгтэй учраас яг мэдээд байна тий. Бидний бас яг нэг юм зовлон дээр юу хийгээд байгаа юм байна. Тоглолт хийгээд. Тэгээ хүний чинь бие физиологийн онцлог гэж бас нэг юм байна тий. Тэрийг нөгөө цэгийн огш хэлснээр сайн судалж яаж мэдчихэж хүүхдийн онцлогийг мэдчихэж хүнийхээ онцлогийг мэдчихэж яг өөрийнхөө хүүхдэд тохирсон эмчилгээ юг авах хэрэгтэй юм байна гэдгийг бас мэдээсэй гэж хүсэж байна. Цэгийн ээж бидэд тэр Туркийн хитэн багш ирлээ дээ. Их үр дүнтэй. Соба тий. Тэгээд тэр бас 6 хоногийн хичээл боллоо бараг хөрхөө. Спорт заслаас. Спорт засал. Энд хаан сургалт байна ерөөсөө байнга. Хагтыг танилцчихсэн. Тэгээд идэж хүүхдийн төлөө явж аав ээж нараа л итгэвтэй л ялгүй авах тий. Тэгээд тэр чинь ихэнх ээж нар сураад би эргэтэйгээс баг ганцаараа шахуу ангийн дарга хийгээл бас нутаг улс орныхоо нэрийг пасцчих юмсан гэл энэ дэсээ нэг хитэн зас татаад багш нартаа сюрприз бариад гоё Монгол ахуйтай бэлэг идрөөгөөд явуулж ирсэн. Тэр хүмүүс бас бидний нүдийг нээсэн шүү. Соронцтой болон наалттай юм хөөрхөн гарын юм доор хэрглэж хүүхдийнхаа үндсэн хурууны булчин хөгжүүлэх, харааны булчин хөгжүүлэх, суух, босох, спортын юм чадамжуудыг насны төвшөнд бас нэлээд сайн хэлж нүд нээж өгчээсэн те. Тэгээд бараг 60 хамрагчлаа бид нэр. Тэгсэн. Тэгээд бас айгүй үр дүнтэй болж исэн. Тэгээ мэдээж тэр болгон хүмүүсийг авчрах чинь зардал унаа хоол байрны мөнгөд явдгал ахтыг тухай дохтой өргөд эмхтэй бас тэрийг сайхан зохион байгуулад те бидний ингээд нэгтгэж чадчихсэн. Тэгэхээр өдөөс хов хүн тэр болгон зүйлийг хийгээд тах нь хэцүү юм шиг байна лээ. Тэгээд бие биенээ мэдээлэл бид нар солилцоод явдаг л. Тэрэн шиг одоо яг энэ бацдаг багшаасаа хэлж байгаа шиг энэ суралцаад байгаа та бүхний одоо сая энэ мэдээлэл аваад бусад хүмүүст өгч штэ хуваалцаж сургууль дээр болон бусад төвшин. Энэ талын зүйлийг өсөж чанаржуулаад болдог бол хадагшаа дотш явуулаад. Яг үнэ. Гадна дотноос очиж өөр жирэх нь бид нар төвхтэй юм шиг байна. Тэгэхээр тэр Туркийн би дөрөвний нэвтрүүлэг дээр дурж ирсэн чинь тэргүй хадагтай байгуулж өгсөн кемп байдаг гэж байгаа байхгүй юу. Тэнд ингээд тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй цэгийн багш 2 хүүхэд бацдаг багш энэ жил зөвхөн нэг л хүүхэдтэй ажил. Ган зөрг багш энэ хүүхдээ 2 жил л ажилтаа. Бүр ингэж өгдөг. Тэгээд зарим үед нэгдсэн арга хэмжээгээр бөөнд нь усан сэлүүлэх, морийг уунуулах, спортын гүйлтийн тэмцээн, за ингээд банкны доочрлуулыг, үзүр үйлчлэгийн доочрлуулыг ингэж явдаг гэж. Тэгээд би зүгээр эцэг хүний хувьд боддог нь харин энэ багш нарыг л гадагш нь явуулж бодит байдлыг харуулж, туршлага судлуулж ирэх юм бол энэ Монголд баян шүнд магадгүй нэг хөрхэн юм зуны кемп их нуудад байгуулад үзье л та. Яндрын цуслан шиг нэг 10 шавгартай. Тэгээд энэ аутизмтай хүмүүсийг сараар аваад ингээд үр дүнгийн би ч бас нэг Монгол 2 морь аваад тэгсэн шүү дээ. Тийм. Тэгээ нэг морин засал гээд ерөөхдөө нэг Орос албануусын чит мөч ас одоо яг нэг төсөл хэрэгжижсэн юм л л. Манай даанч нөгөө санхүү мөнгөний асуудлаас болоод нөгөө төсөл маань яг нөгөө нэг бодит амьдрал дээр хэрэгжээгүй зөв хүн бичиг цаасаар ингээд тусгаарлагдсан байгаа байхгүй юу. За тэрнийг судлангуудаа би чи бойн дээрээс манай хүмүүстээ ирч одоо 2 морь аваад хүүгээ Монгол морь унуулад засгийнхаа зургaalтай хүмүүс очиж хүүхдүүд очоод морь унуулад тэгээд бараг л морин хийнгэл алдсан л та. Тэгээд хамгийн гол нь тэгэл нэг яг нөгөө ганцургийн маань хэлдгээр нөгөө бид нарт амар эрэл хайгуул чадах гад ингээ өөрийнхөө хэмжээнд ингээд байгаа ч гэсэн бид нар чинь нөгөө ингээд яаж өөрөө ингээд болгоё даа гэж бодсон ч гэсэн ерөөсө хүч ард нь нөгөө хүний сэтгэлээс гадна санхүү яригдаад байгаа байхгүй. Тэгэд морчи ядж хаад яас чи хийдтэй. Зардал өндөр тэгээд одоо цэгийцсэн мэднэ. Би их нартгаа битээр зориг гаргаад одоо 2 жилийн өмнө одоо тийш тэ цуслан хөдөлж авсан тий. Тэгээд тэрийгээ бас тогтцуулаад хөөрхөн хүүхдэд аюулгүй байдлаар тогтцуулаад янзлаад бас нэг сардаа нэг 2 удаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд авдаг. Цуслангүй тийм аав ээж нар байна шүү дээ. Агаар салхи бас мод хэрэгтэй. Ингээд их хөөрхөн цагаан эдэ мэдээгээр ингээд хоолдог, ногоомогоор хоолдог. Өөртөө хүнсээ авчираад хүүхдгээ агаарт хоноод ингээд явдаг юм хийх юмс биш үү. Битээр хүсэж мөрөөддөг юм бас. Тэгээ ямар ч цуслангаа авах нь авсан байгаа. Гой мөрөөдөл. Тийм баг багаар хий энэ өөрөө хэрэгцээ болчиход байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Бид нар хүүхдүүд аваа пианоноос очиж боломж байхгүй. Байхгүй шүү дээ тийм. Бас нэг ингээд цуслан савн дээр очиод чөлөөтэй байх гэхээр хажуу айлын нохоонд дуруулж байгаа. Хажуу айлын хашаа руу завсраар нь гүйж ороод ингээд цуснандаа гарахч баг төвхтөгд нь харагдчихсэн. Тэгэхээр энэ төрлийн хүүхдүүдтэйгээ ядаж нэг 5 хоног гуруулаа ингээд ороход сэтгэл 50 хоног хинийхээ хүүхдийг ашгарч ийн эргэж ийн зорж ийн гэх юм. Ядаж би минийхээ зовлон нэгтэй үгүй тэгээд ээж аав нар энийг яриад нэг кофе уугаад караоке дуулаад зовлон жаргалаа яриад үйлж дуулмаар шүү дээ хүн л юм шиг. Яг энэ төрлийн
хүүхдээ аав ээж нар төдийлөн би түрүү хэлжсэн шүү дээ. Ил гаргаж хүүхдээ ярих, амьдралаа ярих дургу маш их сэтгэл дотор ингэж өөртөө чангалж батжуулж авч явдаг. Түрүүний нэвтрүүлэгдээ дуржсэн чи аав нар нь бол хариуцлаас бүгд зутааж байгаа ихэнх нь би бүгдийг гэж байгаа юм биш. Би юм хөхтэй биш, би юм хөхтийг үргэлжлүүлэн хүм болгож тийжээс асарч хүмүүжүүлж чадахгүйгээд бидний хувьд бич байгаа мессежүүд бол нэлээд байгаа. Хариуцлага өрөхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө л нэг ээж нар эмээ өвөнөр л асуудалтай оролцоо яваад байгаа. Тэгэхээр тэд нар бас хүн юм чи агаарламаар байна. Амар тайван баймаар байна. Мах шиг шарж идмээр байна. Дуулж гуурдмаар байна. Нөгөө хэдийг аюулгүй нөхөрхөн ийсэндээ тойроод суулгаад нэг аюулгүй усан дотор суулгаад хараа сууж юмэр байна. Тэгээд чадамжаа хуваалцаад сайжирсан төвшнгөө ярилцаад байж юм аа. Ингэж хүсэж мөрөддөг шүү дээ. Тэгээд нэг туслан дээр ийм хийх юмсан, тийм ийм хийх юмсан. Чи адилхан бид нар хүүхдтэй ямар ч гэсэн яриад өнгөрсөн биш хийгээд үзсэн хүмүүс шүү. Ямар ч байсан. Далаад тусал нэмэрч тий. Ядчил нэг энгийн газар ороод л бид нар өвгийнхаа дайхыг, охиныхоо дайхыг авах асуудалтай л байдаг. Яг би тэр морин дээр бас бодсон. Уг нь бол болохгүй байхгүй байгаа байхгүй юу. А тэнгууд ч надаа зуны хугацаанд бол хөөхөн хүүхдүүд маань нэрээд унаад ингээд хөөхөн байгаад байгаа. Тэр чин тодорхой хэмжээний богинохон хэмжээнд л унж байгаа шүү. Тэгэл нөгөө хүүхдүүд маань нөгөө эргэл сонирхол нь бураад ингээд явчихж байгаа байхгүй юу. Өвлийн цагт болох тэр нөгөө ч морин дээр ингээд бийцгнээд дараад. Уг нь бол яг бүдүүн нарийн булчингаас ахгүйла бүх төрлийн булчинд нөлөөлдөг Монгол харилцаа үүсгэж байна. Морины янзгаалчиг хүртэл хүүхдийг хүнийг хүүхэд гэлтгүй хүнийг тайвшруулдаг. Ингээд бүр яг судалгаа нь ингээд бүр нэрвшлээд гарцсан байгаа байхгүй юу. Яг тэрэн дээр нэг үнслээ. Яг болдгсон бол ингээд нөгөө өвлийн цаг ч гэсэн ингээд нөгөө бүтүүмжилсэн тий. Яг Турк улсын хэмжээний тиймэрхүү юм яаж юм бол бас бидний хүүхдэд гэлтгүү. Бүх төрлийн бэрхшээлтэй хүүхдэд нэмэртэй юм болов гэдэг уг нь хийгээд үзсэн. Тоо баримт судалгааны хувьд бол бид нар төдийл яриад хүсэхгүй байгаа. Асар их болсон. Нуулгөөлөхөд. Одоо аутизм болон бусад энэ дон, эмгэг тий төрөлхийн эдэр юм өвчлөлтэй хүүхдэд. Тэгээ бид ч гэсэн тодорхой хэмжээнд тэгэл сайн хийгээл явдаг л да. Яг одоо түрүү нэмний дурдсан чинь хов хүн зэгийн нэг 2 морьтой эхнэр үтээр яриад нэг цуслын газар авчаад ийм үйлдэлүүд хийгээд байгаа жулдаад байгаа байхгүй. Тэгээд нийлээд хийх гэхээр бид нар одоо аж амьдрал гэл нөгөө нэг хүүхдтэй ингээл стараад байдаг. Яг түрүү хэлсэнчлэн нэг за бүр том кемп бай гэхэд нэг амтантай харьцдаг, устай харьцдаг, цастай харьцдаг тэр нэг аюулгүй төвшний юм мохоо зохоо зөөлгүүгээл энэ чинь амар юм гэрэл чийд ингээд энэ хүүхдүүд ч өөрсдөө дуу чимээнд маш мэдрэх хүүхд байдаг. Гэрэл чимээнд мэдрэх хүүхд байдаг. Одоо би дээр ярьжсэн манай охин шил орцоор хүүж орохдоо орсны халагчаан хаагдах учраас 2 жигээ дарддаг. Тэр шиг ингээд даралтан дуртай хүүхдс байдаг. Бөөдингийн араар ингэж өөрөө чихэж ордог. Тэгээд тэр шиг нөгөө бусад энгийн хүүхдүүд бол гүйж хараад гүйж нөгөө нэг хүртэх юмаа ингэж мэдэрч явд юм байна. Манай хүүхдүүд ч юм бол хэцүү шүү дээ. Гэрлээс айдаг, дуу чимээс айдаг. Тэгээд тэр даралтыг мэдэрдэг. Бусад одоо хүмүүсийн зүүсэн байдлын үсний үнэр хувцснаас гарч байгаа үнэр хоолны үнэр өдрөө айгу мэдрэх. Тэгэхээр энэ төрлийн үйлчлэгийг үзүүлэхэд Монгол улсад Улаанбаатарт яг нөгөө юм зориултын нөгөө цагаан хоолтон тураадах хоол илүү та нар ярьдаг. Тэр шиг газар байхгүй шүү. Тэгэхээр яг нэг хөрхөн үйл зуны юм шиг юм цуслан жижигхэн кемп мэг юм байгаад асар том нөлөөл бол эмнэлгээс илүү бас. Эмнэлгийг үгүйсгэж байгаа юм биш. Тий. Энэ дээр тэгээд бас би бас нэг юм хэлмээр санагдтыг. Одоо нөгөө Морьтой жаал гэдэг нэг кино байдаг шүү дээ тий. Тэрэн дээр одоо ингээд тэр иргэд үзэж байгаа хүмүүсээс үзээрэй тий. Тэрэн дээр бол нэг Америк ээж аав аутизмтай хүүгээ авчирч яадаг шүү дээ. Үсгэл дээр тий. Тий. Тэгэн гутаа нөгөө тэр хүмүүсийн өмнө зориг маань болох тэр бөөдөр очиод хүүгээ сайжруулна гэдгээр ирдэг шин анх их санаж байна. Тэгэн гут нөгөө хүүхд маань яадгүй гэдэг тэр орилол чарлал уйлал ерөөсөөл ингээл асар их ингээд нөгөө нэг юутай эсэргүүцэлтэй зан үлийн асуудалтай энэ хүүхэд байгаа юм л та. Тэгэн гут тэр киноны явцад тэр хүүхд ерөөсөө тэр баримтат кино шиг үргэлжлээд ингээд яваад байгаа шин. Тэгж чад нөгөө хүүхд маань бүүдээр очихоосоо ч өмнө сайжирсан байгаа явдал бол агаар цэвэр байгальтай холбоотой шүү дээ. Цэвэр байгальтай холбоотой байхгүй. Тийм. Үнээр гайхалтай. Тэрнийг ерөөсөө ингээд нөгөө ээж аавд маань бас нөгөө үзэхдээ бас нөгөө нэг яг ойлгож үзүүл тийм ээ. Ойлгож үзүүл юм кино маш эрэг гоё. Одоо 30 хэдтэй залуу шүү дээ. Тийм. 30 хэдтэй залуу шүү дээ. Одоо л тийм. Хэвийн ажиллаад амьдраад явж байгаа. Монголд бол тэгэхээр давуу талууд байгаа шаарддаг байхгүй. Тэдгээр газар хөдлөлт багтай, далайн усны нөгөө үер мүер харьцангуй багтай шүү дээ бид нар. Тэгэхээр нэг хөөрхөн кемп байгуулчихэд ер нь монголчууд өөрсдөө сайн сэтгэлтэй хүмүүс учраас бүр дэмжиж явчихна.
За нөгөө одоо ичэдийн орон гэдэг нөгөө нэг залуу маань хийгээ явдаг шүү дээ. Түүнтэй адилхан одоо би жишээл нэг юм санаачлаг гаргахад зөвөө би нэг 5 банц өгье, би нэг 5 утас сэмд өгье. Тийм шүү. Энэ бол болохгүй юм байхгүй. Энийг гол нөгөө нэг чиглүүлэх хэрэгтэй. Тэгээд нэг чиглүүлээд хөлөө болоод авсан багт бол энэ төрлийн нөгөө зовлон бэрхшээлийг туулж аав ээж нар бол энэ дээр ашиг харах те илт бодоо хэрэгүүл оруулж чиний нэг их зүйл гарахгүй. Хичнээн үеийн хүүхдүүдийг бид нар тэнд сайжруулж өсгөхөө. Хичнээн аав ээжийн сэтгэл амар амгалан өтөлж чадах тийм эцтэй чинь. Бүтэн нойрт унтах бас чанга шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр би өнөөдөр Батцаа өгч бас төлөөл болоод ирж бидэртээ бас энэ төлөв мэдээл хуваалцсан. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт маань тий хүрэлцээрсэн та хоёртаа баярлалаа. Энэ сар маань ингээд аутизм эмгийг тий бусад хүрэх юм мэдээлэлтэй ингээд Хөгтөнгөр радио подкаст маань ингээд хоёр дахь юугаа хөргөчж байгаа. Би жишээлбэл бас цаг үетэйгээ нийцүүлээд мэдээлэл хаваалцах гэж бодоод байгаа. Шинэхэн хөтлөгч, шинэхэн одоо ажилд орсон ийм залуу тий ийм аавын хувьд өнгөрсөн сард би нөгөө гендрийн үндэсний хорооны зочин үрж бас тэр талын мэдээллийг сарын 1-нд харилцан утгыг гэдэг үднээс хүргэсэн. Тэгээ одоо энэ сар маань аутизм эмгийг одоо дэлхийд дахинд хүргэж байгаа энэ талаар мэдээлэл өгөхийн тулд цэгийн ээжийг Батболд багшийг ингээ Батцаг багшийг урьсан ингээ урилгын хүлээж авсан таарт маш их баярлалаа. За өөрөө миний асууж амжаагүй багш нартай болон эцэгчүүд та хандаж хэлэх үг байна уу гэсэн багш. За өнөөдрийн нэвтрүүлэгт урьж авчирсан танд бас баярлалаа. Энэ бол бид тэднийг нийгэмд өгж байгаа бага зэргийн мессежтэй бусдад яаж байгаа юм бэ? Нэг үе бодвол бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах багш нарын ур чадвар сайжирж, төрөөс хийж байгаа бодлогод бас сайн явж байна. Гэхдээ энэ бол бүр тийм сайн төгсрөөд явж байгаа мó гэхээр үгүй. Тийм учраас бүгдээрээ хилцүүл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй гэчээр өөрсдөөсөө чадах юмыг өөрсдийнхөө чадах юмыг өөрсдөө хийгээд яваарай. Тийм. Тэгээд гоё эерэг байгаарай. Тийм. Тэгээд багш нартай хандаж хэлэхэд та нар чадна шүү, мундаг шүү. Бидний ажлын ачаал маш их байдаг ч гэсэн энэний хажуугаар бид нэр ингээд хүүхдээ сургаад тий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад сургаад явж гин гэдэг чинь та нар мань мундаг шүү. Тэгэхэд хідүүлээ жилээс жил чадварчнаа. Тэгэд төр засаг ч гэсэн хандаж хэлэхэд бид нарыг суусан тэнгээс суусан цэцнээс явсан тэнийг дээр гэж те бид нарыг нүдийн нээж өгөөрэй, сургалтуудыг шатаараатай олон дахин явуулаарай. Бид нарт бол чин сэтгэл байр шүү. Хэрхэн яах аргаал жоохон олж чадахгүй яваад байгаа учраас багш нарыг сайн хөгжүүлж чадахжуулна гэдэг чинь бид нар 2-3 шатаар агснаа гэсэн үг шүү. Тэ? Тэгэхээр бүх юм эхлэхдээ багш нараасаа эхлүүлээрэ, чанаржуулаарай, сайжруулаарай гэж хэлье. Тэгээ баярлаа. Аав ээж тэгээд багш шүү дээ. Өсөө тий. За цэгийн маань. Ерөнхийдөө би багийн маань багш нарынхаа талаар ярьчихлаа. Тэгэхээр би яг нэг аутизмтай хүүхдийн гэр бүл ээж гэдэг утгаараа одоо гэр бүл нь эрэг ээжээж хүүхд маань сайжирна, итгээрээ хүүхдтэй найдаарай тий. Одоо бид нар үнэнтэй нүүр тулаад ирэхдээ арай өөр болд юм аа. Үнэнтэйгээ нүүр тулаарай. Цаг хугацаа битээ алдаарай. Хүүхдтэй итгээд үзээрэй тий. Бид нар хүүхдийн өмнө шийдвэр гаргах ёсгүй байхгүй юу? Хүүхдтэй итгээд үзээрэй. Хүүхд маань чадна. Бид нар зөвхөн аргачлалыг л олох хэрэгтэй. Хүүхдээ сайн анзаарах хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Тийм учраас одоо яг энэ нэвтрүүлгийг үзээд сууж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд та нар маань мундаг шүү. Энэ бэлгийг хүлээгээд авсан тийм бурхны бэлэг шүү дээ бид нар өгдөө чинь. Амьдрал гэдэг чинь зөвхөн ингээд нэг аз жаргал гэдэг чинь жижигхэн чимхэн юм дээр байд юм байна. Зөвхөн өнөөдөр миний хүү Ананд гэдэг надаа гэдэг үг гэлж хат манайх гэр бүлээрээ бараг ураг саднаараа найрхин галтлаа шүү дээ. Тийм л их хүлээлтийг үүсгэж. Тийм гол одоо миний хүү надаа гэдэг одоо 2 жилийн өмнө надаа гэдэг ганц үгтэйсэн л одоо өнөөдөр холбоо яриа сурч. Ээжээ тгий супермаркет орё. Тим юм аа, ийм юм аа. Тийш яв, ийш яв гэдэг ингээ хэлж чинь, хандаад хэлж чинь. Эн чинь бидний хувьд маш том амжилт авахгүй юу? Тийм учраас хүүхдэд итгээд үзээрэй, найдаад үзээрэй, хүүхдтэйгээ ажиллаад үзээрэй, тий. Одоо би бас дээр хэлсэн шүү дээ. Бүх юм ингээд төгс байх албагүй. Бүх юм ингээд заавал тэр сургалтаар, тэр үнэтэй сургалт, үнэтэй төр юу гэдэг имжлэг энэ төр байх хэрэгтэй. Өөртөө сайн судлаад, өөртөө хэмжээнд юу хийж болох юм? Гэртээ, тий? Гэрийн нөхцөлд өөрийнхөө хэмжээнд юу хийж чадах юм? Тэрийгээ сайн судлаад хүүхдүүдтэйгээ ажиллаад үзээрэй. Ахиц амжилт заавал гарна.
гэж хэлмээр байна да. За баярлалаа. Ахаад нэг юм болно. хэлчихөө. Тийм. Энд дэр яг нэг юм дотоо харчжээ. Энэ юу тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдтэй ажиллана гэдэг бол ганц багшийн ганц эцэг юу биш байхгүй юу? Энэ бүр байгууллагаараа ажиллаж байгаа хэрэгтэй. Тэгээ би одоо сургуулиудыг ингээд хэлгээд нэг ажил шалгуулах төдий те. Одоо энэ ч айгүй өндөр түвшинд яригддаг болсон шүү дээ. Ингийн тулд нэг ажил нэг ирж байгаа шалгалтыг өнгөрөөхийн тулд энэ ажлыг бити хийгээрэй. Нэг хүүхдийг ч гэсэн ахиулъя, агц гаргая, тийм ээ. Нэг ээж аавд ч гэсэн урам зориг өгье гэдэг утгаараа хийгээрэй. Би тэрийг яг өөрөө биеэрээ мэдэрсэн. Одоо Цэрэнтлогор багш бит хоёр нэг юм хийгээл энүүхэн эндээ хийгээд тахт энэ чинь агцгүй байхгүй юу? Сургуулийн удирдлага дэмжиж ээж, дэмжлэгийн баг хамт явж ээж, эцэгчтэйгээ хамтарч ээж, багштайгаа хамтарч ээж, хүүхдээ оролцуулж ээж энэ ажил аяйгүй гоё ингэж агцтай үр дүнтэй явж манай сургууль гэхэд 2 жил дараа л нөгөө нэг тэгш амруулах боловсрлаараа ингээд тэргүүний ингээд шилдэг сургууль олдсон байхгүй юу? Энэ бол одоо ганцхан бит хоёр гүгээд ингэж явдаг гэд биш юм аа. Тэ? Нэг сургалт тиймэр байна. Эцэгт энэ төлөв ойлголт өгмөр юм байна гэдээ очиход сургуулийн удирдлага ой наашир аста тгий. За багш нь юугаар туслах уу? Юуг нь гаргах уу гэл ингэнгүүт бид нар ч урам зориг бадраал явчихсан тий. Тэгэл энийг аль болох олон хүнд хүргэх үйл ажиллагаа тий. Олон багш нарыг чадваржуулах үйл ажиллагаанд ганцхан багш нар явдаг юм шүү. Удирдлагууд дэмждэг юм шүү. Тэгээд манай сургуулийг бас үдий зэрэгтэй авч бидний ажлыг дэмжиж тий урам зориг өгдөг удирдлагуудаас баярлаа гэж бас хэлье. Яг орхигд болох чинь. 105 дугаар сургуулийн захирал ингэж юм гэдэг. Жимгээ захирал гэж захирлаа тийм тий. За жимгээ захиралтай хамт олондоос баярлалаа. Энд чинь нэг дээвэр дор нэг зүрхэл цохилж байгаа гэсэн үг. Том зургаар болвол байшин тэр чигээрээ амьдарч байна. Өнөөдөр гэл тэгэн гочин битэргээд ингээд битэр ингээд нэвтрүүлэгт орох гэж байна гэлдэг юм. Өө та болж штэ. Одоо ингэн тгий. Одоо энэ тал дээр би эднэр ингээд туслая. Ерөнхийдөө манай удирдлагууд сургалт одоо яг ингээд ойлголт хандлагатай үед юусэн айгүй сайн гэдэг дээр би ярьж байсан шүү дээ. Үүдний жижигөрөөс авахгуулаад одоо би чи ингээд хүүхдэд дагуулад ирж байгаа ээж. Тэг яг багш гэдгээр явахгүй шүү дээ. Ээж гэдгээр ингээд явж гин. Тэгэн гот чи ингээд ойлголт хандлаа. Манай анд ингэж яана. Ямар их сайжраавэ ингэж шүү тэгж шүү юусэн. Сургуулаараа баярлалаа. Сургуулаараа баярлалаа. Манайс нөгөө нэг дэмжлэгийн багийг ингэж удирдах явдаг нөгөө менежер, багангийн менежер. Ой сургууль багш. Цаа чин бас сайн чиглүүл. Би бас танаа сургуулаар нэг зочиж үзье гэж бодоод тань дотроо. Яагаад гэвэл эн чинь бид нар туршлага судлах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд магадгүй би оцохныхоо сургууль дээр та бүхнээс уурах багш болон ажилтаа мэдээлэл хуваалцах. Ингээд түгэн дэлгэрж явах хэрэгтэй байхгүй юу. Яг түрүү хэлсэнчлэн нөгөө юм төгс биш учраас бид нар хурдтай өөрчилж чадахгүй. Төр захиргааны хэмжээнд тодорхой юм хийж гин. Сургуулийн түвшинд тодорхой юм хийж гин. Ээж аав нар тодорхой юм хийж гин. Энийг чинь багцлаад багаар урагш хөдлөх байхгүй юу. Тэнд багш нар хөдлөөд энд аав ээж хөдлөөд манайх одоо бас юу яаж байгаа л да. Ээлжилт сургалтаа яг маргааш хийх гэж байгаа байхгүй юу. Яг маргааш ганцрог маань завтай гэдэг үл манай сургалтын дээр очиж үзээрэй. Эцэгчүүд маань яаж оролцсон юм, багш нар маань яаж оролцсон юм, бид нар яг одоо нэг сургалтаа яаж явуулдیں, яаж оролцоотой байдیں۔ Баг болж ажилтیں۔ Тийм тэрэн дээр маргааш завтай бол 16 цагаас манай сургуулийн урлаг заална. Сургалттай шүү. Хүрээд ирээрэй. Очлоо яах вэ? Хоёр тэгэхээр зөвхөн 4 сар одоо ингээд аутизм дэлхийн нийт танилах өдрөд зогсох нь биш байхгүй юу. Яг гоо ингэж яригддаг ч гэсэн өдөр болгон цаг тутамд, минут тутамд ингэж энэ байнгын яригдж байгаа асуудал. Тийм учраас бид нар ч энэ үйл ажиллагаагаа ингээд 4 сардаа ингээд зогсоох биш. Байнга л татамжтай ярих, татамжтай сургалтаа сайжруулах, бусдад мессеж өгөх ажиллагаа хийж зогсохгүй. Тэр нь бидэнтэй бас холбогдох одоо аав ээж нар сургууль цэцэрлэгүүд байвал Өгтөнгөр радио подкаст гэж одоо кириллээр хичээл орчих боломжтой. Өгтөнгөр радио маань Монгол улсад үүсээд 30 жил болж байгаа юм түүхтэй анхны FM радио. Тэгээд энийг сэргийгээд одоо үнцнэрүүд өрстэй энэ нэвтрүүлгүүд явагдаад бас үзэгчтэй сайхан хүрч байгаа. Тэгээ миний хувьд болохоор би одоо нөгөө одоо жишээл аутизмтай охины аав шүү дээ би. Тэгээд энэ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ Монгол улсад ямар сард аянгууд явагдаж байгаа энийг бас ингэж зочдтой хамтарч хийж байгааг хүсэж байгаа. Хоёрд би өөрөө нөгөө орц зуршилтай байж байгаа хүндэрс учраас бас донтолт болон ийм гихтэй бус тарлын ийм нэвтрүүлгүүдийг голчлон хийхийг хүсээд би нэвтрүүлэгтээ бас гэрэл нэмээ идэрэхэд нэр бодож яваад байгаа байхгүй юу. Тэгээд баг миний бас анхдагчл зочдын нэг аахгүй та хоёр маань. Ирэх жил бас гурвуулаа арай өөр юм ярил энэ сард ангиж сууж байгаа. Хуц маань илүү цэнхэр тодор бүр тодорцсон. Хөөрхөн жигдэрцээ идэртэй ингээд гурвуулаа дөрүүлээ ингээд бас амжилт яриад сууж байгаа. Хүүхдүүд вахтууд маань сайжирсан ийм л байх хэвээр. Тэгээд та хоёрт бас ажлын амжилт төсөө урилгын хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Хамт олондоос мэндийг хүргээрээ би маргааш бас цаг зав зарцуулаад зориулаад
очих хичээнэ. Ингээд үйлцээрсэн хоёртай баяртай баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танд бас баярлалаа. За баярлалаа.